За ингээд iPad-ны хэрэглээний одоо аппликейшнууд танилцуулсан part 2 ревюгээ одоо та бүхэнд хүргэж байна. Тэгэхээр түрүүн бид нэр бол энэ ерөөхдөө эхний хэсгийг танилцуулж өнгөрсөн бол одоо энэ ч бид нэр татаж суусан тэр top free application-уудаас та бүхэндээ үзүүлэх гэж байна. Тэгээд эдгээр нь болохоор ерөөхдөө дандаа free application-ууд үнэгүй байгаа. Гэхдээ үнэгүй байгаа бүх application-ус зүгээр үнэгүй байгаа зарим application-уудыг бол бид нэр чинь ингээд суулгасан байгаа. Тэгээд энэ эхний application болохоор Pocket Pond гэдэг энэ болохоор ерөөхдөө зүгээр зугаацч юм альсгүй iPad асаагаад ширээн дээр тавьсан байхад ингээд тий жоохон хүүхдүүд тоглох зориултаа ингээд загас шилж идэг. Тэгээ усан дээр нь хүрэх юм бол ингээд дуурж идэг. Тэгээд мөн iPad нь өөрөө multi touch олон хуруу олон газар мэднэ. Тэгээ усны дэлгөөнөөр ингээд яаж идэг. Зүгээр ийм зугаацх хэвээр энгийн нэг аппликейшн байна. Dropbox гэдэг аппликейшн байгаа. Энэ аппликейшнийг бол одоо бид нар бүгд энэ бол програм л да. Энэ програмыг бол бид нар бүгд өөрсдөө компьютер дээр суулгаж хоорондоо ямар нэгэн зүйл одоо солилцоход зориулж бид нар ашигладаг байгаа. Тэгээд Dropbox-ын хувьд гэвэл одоо бид нар яг өөрсдийнхөө хаахагийн Dropbox аккаунтаар орсон байгаа. Тэгээд бидний энэ шиг ингээд аплод хийсэн файл болгон бидний компьютер дээр байгаа. Бидний компьютер дээр энэ файлыг өөрчилгöd 3 компьютер дээр яг энэ аккаунтаар орсон байлаа гэхэд нэг нь файл өөрчлөх юм бол нөгөө хэд нь бүгд яг синклэгдэж зэрэг өөрчлөгддөг. Нэг нь файл аплод хийх юм бол нөгөө хэдлийнх нь фолдер руу даунлоад хийгддэг одоо тийм аппликейшн байгаа. Тэгвэл энэ аппликейшнийг одоо бас ялгаагүй iPad-наас хэрэглэх боломжтой болсон. Тэгэхээр одоо iPad-н дээр энэ хаахагийнхаа фолдерынд байгаа зурагнуудыг жишээ нь зурагнуудыг үзэх ч юм уу те. Зурагнуудыг одоо ингэ thumbnail-ээр гаргаж ирээд одоо энэ зурагнуудыг үзэх ч юм уу. Тиймэрхүү боломжуудыг бол бид нарт бий болгож байгаа юм л та. Тэгээд ерөнхийдөө бол энэ чинь Excel файлууд үзэж болно. Word файлууд үзэж болно, PDF файлууд үзэж болно те. Тэгэхээр одоо та бүхэнд одоо ерөнхийдөө энэ Dropbox одоо аппликейшны талаар бол энэ contract гэдэг хэсгээр одоо тэ PDF файл үзүүлнэ. Ерөнхийдөө энэ аппликейшн талаар хэлэхэд бол энэ аппликейшнийг монголчууд одоогийн байдлаар бол нэг хэрэглэдэггүй юм шиг санагдсан. Гэхдээ энэ аппликейшнийг хэрэглээд ирэх юм бол үнэхээр хэрэглээг нь мэдэрнэ. Жишээ нь компьютер бол нэг хүн ажил дээр компьютер дээр суугаад, гэртээ компьютер дээр суугаад, олон компьютер дээр суудаг тийм хүн бол одоо iPad дээр энэ аппликейшнийг суулгацсан, ажлынхаа компьютер дээр суулгацсан, гэрийнхээ компьютер дээр суулгацсан байгаа тохиолдолд одоо бүх файлууд нь бүх одоо дижитал одоо хэрэгслүүрүүд дээр нь одоо байнга синклэгдсэн байдаг учраас хаана ингээд файлуудаа харах боломжийг олгож байгаа тийм аппликейшн учраас одоо тий ажил хэрэгч хүмүүст бол заавал байх ёстой аппликейшнуудын нэг юм шүү гэж хэлмээр байна. За энэ Virtuoso гэдэг нь болохоор одоо piano аппликейшн байгаа. iPhone дээр бол мэдээж нэлээд алдартай байсан тийм аппликейшн. Тэгээд энэ аппликейшн одоо яадан бэ гэвэл зүгээр төгөлдөр хуур тоглодог тий. Тэгээд одоо ингээд төгөлдөр хуур дөнгөж сууж байгаа ч юм уу хөгжмийн сонирхолтой тийм хүмүүс ингээд уйдсан үедээ энэ дээр ингээд төгөлдөр хуур оролдоо сууж явах тийм боломжийг олгож байгаа. Бас зүгээр энгийн нэг жоохон аппликейшн байгаа. Dictionary гэдэг нь болохоор словарь аппликейшн байгаа. Тэгээд энэ dictionary дээр ингээд өөрийнхөө хайж байгаа үгийг тий одоо жишээ нь Google гэж яг юу гэж байгаа юм бэ гэдээ search хийгээд үзье л та. Google гэдэг нь болохоор Google компани одоо нэрийг өгч байхдаа буруу бичиж өгсөн тийм нэр байгаа. Тэгээ Google гэдэг нь болохоор нэгийн тоо 100 ширхэг 0-оор одоо нэгийн тоогийн 100 ширхэг 0 дагсан тийм тоо Google гэдэг тоо юм байна. Тэгвэл одоо thesaurus гэдэг дээр нь болохоор энтэй ижил утгатай үг байна уу гэдгийг нь одоо хайх боломжтой. Тэгээд энтэй ижил утгатай үгнүүдийг ингэж жигсааж гаргаж ирдэг ч юм уу те. Тийм боломжийг олгодог dictionary гэдэг аппликейшн байна. За мөн Wall Street Journal-ийн аппликейшн байгаа. Wall Street Journal гэдэг нь болохоор Америкийн бизнесмэнүүдийн хамгийн ихээр уншдаг, бүгд байнга уншдаг тийм сонин байгаа. Энэ сонин нь болохоор одоо Америк даяараа болон дэлхийн даяарт одоо бизнесмэнүүд захиалж уншдаг 7 хоногт 6 удаа ирдэг тийм сонин байгаа. Тэгэхээр энэ сонин subscribe now хийснээр мөнгө төлөөд энэ сонингийн бүх дугааруудыг шууд iPad-н дээр хаач байсан бэлэн ингээд шууд татаж авах боломжийг олгож байгаа тийм аппликейшн байна. Тэгээд энэ дараа бол мэдээж Bloomberg аппликейшн. Bloomberg аппликейшн энэ аппликейшн бол маш олон утсан дээр iPhone дээр байгаа, Android дээр байгаа, BlackBerry дээр байгаа. Гэхдээ яг үнэхээр ингээд харахад бол хэрэглэхэд хамгийн эвтэйх нь бол яахын аргагүй бол iPad дээр энийг бол хэрэглэхэд хамгийн эвтэйх юм байна. За тэгэхээр жишээ нь одоо энэ search гэдэг хэсэгтээ би одоо Ivanhoe гэж бичээ л да. Ivanhoe гэж бичингууд энэ search дээр Ivanhoe гараад ирлээ тий. Тэгвэл Ivanhoe-г сонгохлоор одоо Ivanhoe компани хувьцаа сүүлийн 52 7 хоногийн турш одоо ямар байдалтай өсөж унсан бэ те. Тэгэхээр ингээд хувьцааных нь үн нэлээд өсөж байна. Хувьцаа нь одоо сүүлийн байдлаар бол 0.65% өссөн гэдэг ч юм уу те. Нийт одоо тэдэн хувьцаа одоо арилжигдсан гих мэт бүх мэдээ Ivanhoe-гийн талаар бүх мэдээллүүдийг энэ чинь гаргаад ирсэн байна. Тэгээ хэрэгтэй гэвэл одоо би энэ чинь ингээд нарийн мэдээллүүдийг ингээд бүгднийг ингээд харж болно. Мөн Ivanhoe-той холбоотой мэдээ юу вэ те.
ялангуяа Монголын уул уурхайн салбарт ажилладаг тиймэрхүү хүмүүс ингээд уул уурхайн салбарын мэдээлэлээр хоцрохгүй өгвөл энэ аппликейшнийг ашиглаад одоо уул уурхайн салбарт одоо болж байгаа Ivanhoe-той холбоотой Bloomberg дээр байгаа мэдээнүүдийг шууд энэ чинь ингээд жагсаага гаргаад ирж болно. Тэгэд одоо энэ чинь болохоор Хүнүү Coal Ltd гэдэг Австрали компани Монголын одоо уул уурхай дээр нүүрсний одоо нүүрс хөгжүүлэх тим зорилготой байгаа бөгөөд Хонконгийн хөрөнгөний бирж дээр өөрсдийнхөө хувьцааг тавих тим төлөвлөгөөтэй байна гэх жишээний одоо хамгийн сүүлийн мэдээ бол энэ Bloomberg-оос шууд гарч ирж байна л да. За Bloomberg аппликейшны хувьд одоо мөн одоо нэмж хэлэхэд бол энэ чинь ингээд My Stocks гэх тэг өөрөө ингээд стокуудаа нэмж болно. Тэгэхээр одоо би жишээ нь ямар компани хувьцаа надад байдаг вэ те. Тэгвэл би тэр компаниудынхаа хувьцааг шууд энэ чинь ингээд нэмчиж болно. Энэ чинь хувьцаа нэмье гэж компанийнхаа нэрийг бичээл одоо тэгэл Ivanhoe-гийн хувьцааг тэгвэл надад байгаа одоо хэрвээ Ivanhoe-гийн хувьцаа надад байдаг бол те тэгвэл хэдэн хувьцаа авсан ямар үнээр авсан гэдгээ оруулаад даана гэж яачих юм бол хувьцаанд чинь энд ороод та одоо яг одоогийн байдлаар та хувьцаа авснараа ямар хэмжээний ашиг хийсэн байна ямар хэмжээний алдагдал орсон байна тэр бүх мэдээлэл оруулах боломжтой. Тэгээд энэ чинь бол ингээд хэд л бол хэдэн компани хувьцаа ингэж ороод ямар л бол ямар хэмжээгээр оруулаад бүгднийг нь оруулчаад ингээд байнга хянаад ингээд доош нь гүйлгээд хувьцаануудаа үзэж болно. Мөн хувьцаа болгоод оруулсан байхад энэ компани дээр дарах юм бол түрүүчийн мэдээлэл гарч ирээд тэр компанитайгаа холбоотой сүүлийн мэдээллүүдийг бол энэ чинь оруулж болно. Тэгэхээр энэ чинь Монголд уул уурхайн салбарт одоо олон улсын хөрөнгөний бирждэр хувьцаагаа арилжиж байгаа зөндөө олон компаниуд байдаг. Одоо жишээ нь Energy Resource ч юм уу те. Эсвэл Southco Energy Resource тэгээд гих мэт одоо бүх уул уурхайн компаниудын одоо хувьцааг энэ чинь оруулснараа та уул уурхайн компаниудын хувьцааны уналт өсөлт бол арилжаа намайг бүгднийг ингээд шууд өөрийнхөө ингээд үүртээр ингээд хянаад явах боломжийг олгож байна. Дараагийн аппликейшн гэвэл eBay аппликейшн байгаа. eBay дээр одоо худалдаа намайг арилжаа хийдэг. Тэгээ eBay-с юм худалдаж авдаг тийм хүмүүс зориулсан юм аппликейшн байгаа. Өөрийнхөө аккаунтаар логин хийгээд энэчнээс шууд бит хийгээд бараануудаа худалдаж авах тийм боломжтой. Дараагийн аппликейшн гэвэл Shazam аппликейшн байна. Shazam аппликейшн гэдэг нь болохоор ямар нэгэн дуу тавиад одоо жишээ нь та машинд явж исэн чинь FM-ээр ингээд амар гоё дуу яваад та тэр дууны нэрийг мэдгүй, та тэр дууны хамтлаг дуучдыг мэдгүй. Тийм тохиолдолд энэ аппликейшнийг асаагаад энэ listen гэдэг функцээр дарах юм бол энэ ингээд өөрөө тэр дууг сонсоод дата бааз руугаа холбогдоод ямар хамтлаг ямар дуу вэ гэдгийг танд буцаагаад хэлж өгөх юм аа. За тэгээд энэний дараа бол хэд хэдэн тоглоомнууд байгаа. Одоо жишээ нь монголчууд нэлээд сонирхож магадгүй нэг тоглоом бол энэ хоёр зургийн ялгааг болдог тийм тоглоом байна. Тэгэхээр одоо new game гэдэг survival гэдэг ч юм уу те. Одоо жишээ нь хоёр зургийн ялгааг болдог тоглоом. Одоо тэгэл энэ чинь ингээл шууд ингээл энэ хоёр зурагт одоо ямар ялгаа байна гэдгийг ингээд шууд олоод тэгээд энэ чинь ингээд дараа тэгэхээр зургийн энэ чинь одоо ийм дутуу байна гэдэг ч юм уу те. Гэх мэт энэ чинь юм байхгүй ингээд энэ ялгаануудыг нь болдог ийм тоглоом байна. Тэгээд зүгээр ингээд сууж байхад бол бас нэлээд зугаатай хөгжилтэй тийм тоглоомны нэг юм байна. За бид бас өмнө өөрсдийнхөө мэдээний хэсэгт оруулсан байсан iPad дээр комик худалдаж аваад комик унших боломжтой болсон гэдэг мэдээ бид нэр оруулж ирсэн. Тэгвэл одоо тэр Marvel Comic-ийн аппликейшн энэ. Тэгэхээр энэ аппликейшн дээр бол бид нэг комик үзчихсэн. Тэгээд одоо тэр комик нь болохоор ерөнхийдөө нэг иймэрхүү байдалтай. Мөн одоо энэ юуныхаа стор руу ороод бид нэр ингээд нэмж одоо комик худалдаж авах боломжтой. За тэгээд одоо өнөөдөр та бүхэндээ танилцуулах сүүлийн аппликейшн бол Twitter аппликейшн байгаа. Энэ Twitter аппликейшн дээр бид нэр өөрсдөө хаахагийнхаа Twitter фидийг оруулсан байгаа. Тэгээд iPad-наас Twitter ашиглаж байна гэдээ ингээд яадаг. Та бүхэн сая сонссон баг. Шинэ tweet нэмэгдэхлээр болжмрын дуу гарч ирэгдэг. Тэгээд энэ чэнэс ингээд Twitter-ийнхаа фидийг дагж байгаа л хэрвээ хүмүүс линк тавьсан байх юм бол тэр линк дээр шууд дарснаар таны браузер ачаалж тэр линк рүү шууд үсрэх тийм боломжтой юм аа. За тэгээд өнөөдрийн хувьд гэвэл iPad-н дээр байгаа үнэгүй аппликейшнуудын ревю маань одоо ингээд үүгээр өндөрлж байна. Дараагийн ревюн дээр бид та бүхэнд үнэтэй аппликейшнуудыг татаж аваад тэр Office-ыг яаж ашиглаж байна, тэр үнэтэй аппликейшнуудыг яаж ажиллаж байна, тэр ревюг хүргэх болно. Сонирхсанд баярлалаа.